Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын шүүх нийт 143,825 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс банк бус санхүүгийн байгууллагын зээл олголттой холбоотой хэрэг 78.4 хувиар өссөн бол худалдаа авах гэрээтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан 25.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 2024 онд шүүхийн байгууллагаар шийдвэрлсэн эрүүгийн болон иргэний гэмт хэргийн улмаас нийт 19,956 хүн хохирч 156.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Үүнийг 2023 онтой харьцуулахад эрүүгийн гэмт хэрэг 5 хувиар, зөрчлийн хэрэг 73.4 хувиар, иргэний хэрэг 16.3 хувиар, захиргааны хэрэг 2.7 хувиар тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Эрүүгийн 14,682 хэрэг маргаан шийдвэрлсэн өмнөх оноос 705 хэрэгээр буюу 5 хувиар, зөрчлийн 45,183 хэрэг маргаан шийдвэрлсэн өмнөх оноос 18,935 хэрэгээр буюу 73.4 хувиар, иргэний 73,727 хэрэг маргаан шийдвэрлсэн өмнөх оноос 10,320 хэрэгээр буюу 16.3 хувиар, захиргааны 2,436 хэрэг маргаан шийдвэрлсэн өмнөх оноос 65 хэрэгээр буюу 2.7 хувиар өссөн дүнтэй байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 5,305 буюу 3.6 хувьтай. Авто дээрийн хэрэгс төлөвлөгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 2,438 буюу 16.6% эзэлж байгаа болвол хулгайлах гэмт хэрэг 13,384 буюу 94.4% эзэлж байна. Мөн залилах төрлийн гэмт хэрэг 785 буюу 5.2%, хүний амь насыг санаатаагаар хохирох гэмт хэрэг 151 буюу 1%, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 112 буюу 0.8%-ийг эзэлж байна. Харин эдгээр хэргийг шүүх болон шүүн таслах ажиллагаа явуулах явцад шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөл үзүүлэх гэж оролдсон 10 гэмт хэрэг бүртгэгджээ. За ингээ 2024 онд бол нийтдээ 10 шүүгчээс нөлөөллийн мэдээлэл хотел шүүхийн өмгийн зөвлөлд эрүүлж ирэхээ байгаа шилжүүлсэн байна. За энийг бол шүүхийн хувьд авч үзэх юм бол анхан шатны шүүхээс 8 шүүгч, давзаалт шатны шүүхээс 2 шүүгчээр нөлөөллийн мэдээлэл хүртэлсэн байдаг. За анхан шатны шүүх дотроо эрүүгийн эргийн анхан шатны 3 шүүгч, иргэний эргийн анхан шатны 3 шүүгч, захиргааны эргийн анхан шатны 2 шүүгч нөлөөллийн мэдээлэл хүртэлээ эрүүлжээ. За давзаалт шатны шүүхийн хувьд эрүүгийн эргийн давзаалт шатны 2 шүүгч бас нөлөөллийн мэдээлэл хүртэлээ эрүүлсэн юм том үзүүлэлт байна. Эдгээр шүүгчийн хараа тус байдалд нөлөөлөх гэж оролдсон хахуул өгөхийг завдсан зэрэг 6 этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 1 сая төгрөгөөр торгох шийдвэр ногдуулжээ. Харин 2 гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хаасан бол үлдсэн 2 хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж байна.